Баянтээгийн нүүрсний уурхааны засаг захиргааны хувьд Өвөрхангай аймгийн Нарийнтэл сумын нутагт байрлалдаг. Улаанбаатар хотоос баруун тийшд 560 км, Өвөрхангай аймгийн төвөөс баруун тийшд 130 км, Нарийнтэл сумын төвөөс зүүн урагш 45 км-ийн зайд оршдог. Зам харилцааны хувьд байнга явдаг шорон замтай, аль ч улиралд явах бүрэн боломжтой. Уурхайгаас хойд зүгт 22 км-ийн зайд Баян хонгор, Арвайхээр, Улаанбаатар чиглэлийн хатуу хужилттай төв зам өнгөрдөг. Баянтэг хөвцөд компани нь 1962 онд байгуулагдсанаас хойш уул уурхай, нүүрс олборлолт, дулаан үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний зэрэгцээ байгаль орчин цэрэг нөлөөгүй орчин үеийн техник технологиг нэвтрүүлж, орон нутаг болон улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Төвийн бүсийн болон баруун бүсийн аймагуд болох Өвөрхангай, Баян хонгор, Архангай гэх мэт 15 аймагуудад нүүрс нийлүүлэн борлуулдаг. 2025 оны байдлаар нийт 63 ажилтнтай үйл ажиллагаагаа явуулж байна. Баянтээгийн уурхайн ашиглалтын талбай тогтоогдсон нөөц нь бодиттой, баттай, боломжтой хэлбэрээр үйлдвэрлэлийн зэрэгээр тооцоход 29.6 сая тонн нөөцтэй нүүрсний ангил нь чулуун нүүрс буюу эрчим хүчний нүүрс юм. Баянтээгийн уурхайн сүүлийн 10 жилийн хугацаанд хөрс суултын ажлыг жил болгон дагуулan биелүүлж байгаа бөгөөд 7.5 сая метр куб хөрс суултын ажил хийгдсэн байна. Үүнээс 2023 онд хөрс суултын тендер зарлаж нутгийн буян компани шалгаран 114 сая метр куб хөрсийг хуулсан бөгөөд уурхайн техник эдийн засгийн үзүүлэлтээр хөрс суултын коэффициент нь 3.5 метр куб тонн байх бөгөөд 10 жилийн дунджаар 3.6 метр куб тонн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 6-гийн 2-т аж ахуй нэгж байгууллага эрсдлийн түвшнээс хамааран үйлдвэрлэл үйлчилгээний зарлалын 1.5%-аас доошгүй хэмжээний хөрөнгийг зарцуулна хэмээн заасны дагуу сүүлийн 5 жилийн хугацаанд байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулахаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төсөв болох 507 сая 399 мянга 150 төгрөгийг баталсан байна. Тус зардлын ихэнх хувийг ажилчдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хувийн хамгаалах хэрэгсэлд зориулагдж байна. Байгаль орчныг хамгаалах ажилд сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 233.6 сая төгрөгийг зарцуулсан бөгөөд уурхайн шүүрлийн усыг нуур болгон хоригдлуулж, мал амтныг ундаалах боломжтой болгох, хөв цөөрөн байгуулах, булаг шандын ихийг хамгаалах, мөн тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 6250 мод тариалснаас 80% нь ургасан байна. Жил болгон агаар, ус, хөрсний шинжилгээг мэргэжлийн байгууллагаар хийлэгдэв. Хүрээлэн байгаа орчны цэвэрлэгийг улирал тутамд багийн иргэд болон компани ажилчдтай хамтран хийж байна. Нүүрс худалдан авахар ирсэн үйлчлүүлэгч нарт хог хаягдлыг бууруулах тал дээр шаардлага тавин хамтран ажилладаг. Дулаан үйлдвэрлэлийн ажилд одоогийн байдлаар 3 гигакалори цаг суурилагдсан хүчин чадалтай Эшгэ маркийн 2 зугатаагаар жилд 4320 гигакалори дулаан жилд үйлдвэрлэж 40 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байна. Бид уурхайд ажиллах нийт ажиллах хүчний 70-аас 80%-ийг орон нутгийн иргэдээс бүрдүүлэх, ажилчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдэж тогтвор суурьшилтай ажиллах үүднээс олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. Үүнд бид тогтвор суурьшилтай 5 ба түүнээс дээш жил ажилласан ажилчдад орон сууц, хашаа байшингийн урьдчилгаа 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. Салбарт ажилласан жилээс хамаарч 5-аас 40% нэмэгдэл цалин олгодог. Жил бүр ажилчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс ажилтан тус бүрд 1 сая хүртэл төгрөгийн урьдчилан сэргийлэх үйлчлэг онцлогоонд хамруулдаг. Жилд 2 удаагийн үр дүнгийн урамшуулалт цалин олгодог. Байгууллагаас өндөр насны тэтгэврт гарч байгаа ахмад ажилчдад ажилласан хугацаанаас хамаарч тэтгэмж олгоно. Нийт ажилчдыг жил болгон маглан идэвхжүүлэгдсэн аршаан суйлад үн төлбөргүй 7 хоног амруулдаг. Жил бүр нийт ажилчдад 5 тонн нүүрс тус бүр олгодог. Шинээр гэр бүл болж байгаа залуу ажилчдад мөнгөн урамшуулал олгоно. Ажилчдын мэргэжил боловсролыг дээшлүүлэх үүднээс 10 хүртэлх сая төгрөгийн сургалтын төлбөрийн тусламжийг үзүүлдэг. Соёл спортын төвийг барьж байгуулан ингэснээр орон нутгийн залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болох юм. Орон нутгийн малчин иргэдээс мал мах, сүү худалдан авах, бусад дэмжлэг туслалцааг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор иргэд сумын захиргаа албан байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Гамшиг осол, гал түмэр,
гоц халдварт өвчин зэрэг давагдшгүй хүчин зүйл тохиолдоход шаардлагатай техник тоног төхөөрөмж, хүн хүч, санхүүгийн дэмжлэг үзүүлэн байнгын хамтран ажиллаж байна. Баянтech хувьцаат компани нь үйл ажиллагаагаа хууль тогтоомжийн хүрээнд удирдан зохион байгуулах замаар төрийн болон орон нутгийн байгууллагуудтай сайн харилцааг дэмжин ажиллаж, салбарын шинэ шилдэг технологиудыг нэвтрүүлэн ажиллах замаар хариуцлагатай жишг уул уурхайг хөгжүүлэхийн төлөө зорин ажиллана. Баянтech хувьцаат компани